dressed up like a pillow, so she's always in bed. Flowers for the sick and dead. She's on the go, way too fast and way too slow. She'll turn the stone in hospitals and funeral homes. And when the fall rises, somebody sighs who is not in disguise anymore. There's nothing to keep you from falling in love. It starts at the bottom, it comes from above. Like pieces of a puzzle, like a hand in a glove. She gets dressed up like a pillow, so she's always in bed. Flowers for the sick and dead. She's on the go, way too fast and way too slow. She'll turn the stone in hospitals and funeral homes. And when the tide rises, somebody sinks and is gone in the blink of an eye. Практики. Drifting off, see the road you're on. Бидний гадуур дээрээс шууд хөргөж байна. Манай автобус гэрээсээ машин удаас үргэлжлээ. За бид нар буугаад алхаж байна. It's never as it seems. Чиг баярсан гинэ. Баярсан уу? Тэгээ бол. Built yourself a man, know just what to give. What comes after this? More than this, constantly.
마. Listen, don't when I'm alone. I lose my mind and I lose control. I see your eyes look through my soul. Don't be surprised, that's all I know. I felt the highs, they feel like you. See a love like mine, will to be true. You too divine, to just be mine. You'll remind me of the color blue. Girl, I'm so in love with you. Yeah. Girl, I'm so in love with you. In my pocket, planned to ask the other day, knew you'd run away, so I guess I just forgot it. Remember when you went away to college? I was on the phone, we ended up talking, past, present, future, all the gossip. Goddamn. Мэндийг хүргэе. За тэгээд машин зүгээс тавьж тодорхой нэг зах зүйлээ хэлье гэж бодож байна. Тэгээд бүгд болгон дээр хэлье гэвэл нэлээд цаг хугацаар баг. Тэгээд сая бичлэг явсан гэдэг намайг баах ойлголцсон байна. Нин чинь тэгсэн чинь бичлэг нь бичигдээгүй баах ойлцсон багш нь нүдүүлсэн баг. За тэгээд та бүдтэй цаг жил гэсэн нөө зүйл байна л та. Тэгээд багшийн энэ 6 жилийн хугацаанд хамт байсан өдөр бүхэн 302 гэсэн ингэж дурсамж дүр өнгөрчээ. Тэгээд миний одоо өдөр болгоныхын хийж байгаа та бүхэнтэй харьцаж байгаа үйлдэл болгон та бүхнийг сургуулийн хөгжүүлэхийн төлөө байсан. Тийм учраас одоо миний өдөр тутам миний захиж хэлдэг зүйлийг өнөөдөр нэг уншаад явах уу. Тийм учраас хамгийн наацхан одоо бидний хамгийн гол чухал зүйл бол өнөөдөр ашиг болох одоо эсдэрэг шалгалттай амжилттай бод бүсэн сургуулаа аваад багшаа баярлуулна, эцэг хийхээ баярлуулна гэж одоо багш нь мэдэж байна. Тэгээд миний хамгийн итгэлтэй, миний хамгийн шаардлага яаж ч 6 жил нэлээд олон цаг хугацаа олон жилийн хамтдаа өнгөрүүлсэн болохоор миний л хүүхдүүд шиг. Миний л хүүхд. Ерөөсөө би бол нэг 30 хүүхэдтэй гэж боддог. 29 дээр нэмэх нэг миний охин. Түүнээс гадна бас зөндөө олон шийдвэр байгаа тийм. Чин үргэлжлээд найдаж, итгэж найдаж миний итгэлийг алдаа өрсөн шаартай. Маш хайртай. Ер нь хайртай гэдэг үгчүүд нь багтанд. Тэгээд ийм нэг гоё үг хэлэхээр ингээд уйлаад хэцүү байгаа маа. Тэгээд ер нь бүгдэнд нь хандж хэлэхэд ер нь бол амжилт гэдэг бол зорьсон зорилготой, түүнийхээ төлөө тууштай байдаг. Дээрээс нь тухайн зүйлд чин сэтгэлээс нь зориулдаг. Тухайн зүйлд ач холбогдол өгдөг. Миний байнга л өдөртөө хийлдэг үг л дээ.
Ийм байхад бол амжилттай орох юм байдгаа гэж би бол боддог. Тэгээд амьдралын туршлагаас ч гэсэн багш нь хандаж хэлэхэд халиваа зүйл чин сэтгэлээс хандаж зорьсон зорилготой өмнөж байж тууштай байж амьдралын замд тийм дардсан биш л архив шамжтай. Багш нь зөндөө зүйлийг хүлээж байгаа. Багшийнхаа итгэлийг алдахгүй. Багш нь үргэлж одоо бахархаад энэ чинь миний шив шүү дээ гэдэг ингээд сууж тийм их амжилтуудыг гарах байхаа гэж найдаж байгаа. Тэгээд тэв дэлхий улс их орон гээд аав ээжтэй арчлалтай улс их орондоо хэрэгтэй. Гэж тамжтаа чихтэй болж одоо ажил дээр гарсан ч гэсэн одоо дээд сургууль орсон, их сургуульд орсон ч гэсэн тэгээд одоо дотоод сурсан ч гэсэн тухайн одоо байгаа газар болгоно тийм олоолч байх тийм мундаг хүмүүс төлөвсөн, сурсан мундаг шагнар багш хэтгэлийг алдахгүй гэж багш найдаж байна. Тэгээд түүнээс гадна бас анги хамт олон гэдэг бол хамгийн чухал зүйл. Ер нь бол анги хамт олон гэдэг бол бүр бурхнаас ирсэн тийм нэг очих хэвээр хүмүүс юм гэж би ойлгохгүй. Тэгээд анги хамт олноор одоо насан туршдаа нэг анги нэг хамт олон гэж яв. Жаргал замлын бүхэл зүйл дээр одоо хамт явдаг. Ер нь бол хүний насан туршид үлддэг хамгийн одоо сайн найзууд дундаас л 10 жил дотроос л гарч ирдэг. Яа гэвэл өөр багаас ч байгаа хэм байхаас намайг хэм байхаас бүгдийг ингээд тийм мэддэг учраас тийм 10 жилийн одоо тэр хамгийн гоё мэдэн өчигд цуг байсан хүмүүс гэдэг бол насан туршийн одоо нэг ангийнхан байдаг. Тийм учраас өргөлж одоо би энэ өнгө төвшөг болж тусдын болж жаргал зовлоныг хуваалцарч бүгд ирэх холбоотой байж байнга зүг уулзалтарч тийм намайг мартна гэж бол би бол хизээш төсөөлөхгүй. Би бол одоо ингэ заримдаа боддог шүү дээ хаяа. За ингээл тийм за манай дэви за манай ингээл хэрлэн за хэмж үдэн тийм ингэ 5 жилийн дараа 10 жилийн дараа таарлаа гэхэд намайг таньсан ч танихгүй юм шиг өнгөрөн гэж бүр хизээж боддгоо тэгж боддог. Миний хүүхдүүдээс ерөөсөө өөрсдөө тэгээд би яг хүүхдүүдээ л гэж боддог. Заримдаа ч бүр аав ээжээс харамсалмаар үе бас байдаг шүү дээ. Тэгээ явчихна гэхээр ер нь жоохон хэцүү байна. Тэгээ та бүгдтэй танилцчихлгээд ер нь хайртай гэдэг өгч багцдаг гэх үтэй тийм багцчих одоо тагийн бодлоор. Тэгээ дээрэс нь хамгийн сайхан гэдэг өгч бас багцчих миний. Тэгээ та бүгдтэй энэ хараад л хэдэр байгаа. Бүх сайхан юу л вэ тэр бүгдийг та бүхэндээ ерөөдөө тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Хүсэл мөрөөдлийн хон зүг бид хамт гисэн хязгаарч би